За энэ татврын ерөнхий хуулийн дээр бол энэ тадаат аргачлалыг нэвтрүүлнэ гэдэг ингээд заасан байна. За энэ бол ер нь бол сайн зүйл. Татврын одоо бүртгэл тайлагнал, төлөлт, зөрчил, гайлын бүрдүүлэлт гэсэн 5 хэсгийг бол одоо томьёолоод тооцоолын аргачлалыг нээлттэй нийтэлдэг ийм л аргачлал байгаа. Энийг харин бид нэр яг одоо байгаа хандлага арга зүгээрээ хэрэглүүлэх юм бол ямар ч үр дүнгүй болно. Энийг бол тийм хяналтын хэрэгсэл биш. Татвар төлөгчид өөрсдөө нээлттэй үнэлгээгээ хардаг, санал гомдлоо гаргадаг, ил тод байдал бол татвар төлөгчийн эрх ашгийг хангадаг ийм байдлаар одоо оруулах юм бол энэ бол татврын албанд дэвшил болно гэдгийг хэлье. Тийм учраас одоо яг энэ эрсдлийн үнэлгээг нь яг ямар аргачлалаар хийж байгаа юм. Тэгээд ялангуяа бичил жижиг бизнес эрхлэгчдүүд мэдээлэл дутамгаас болоод эрсдэлтэй ангилд орчдөг. Түүнд одоо яаж туслая гэж бодож байна гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт энэ хуульд одоо тэр нөгөө татвараа төлж чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдийн орж ирж байгаа мөнгийг 80-20-оор нь хуваая гэдэг байгаа. Энийг уг нь 50-50 болгочмаар л байгаа даа. 63-ийн 2 дахь заалтыг нэмээд байгаа. 63-ийн 1-ийн 4 дахь заалтыг хасахгүй бол энэ ч угаасаа хэрэгжихгүй. Тэгээд 63-ийн 1-ийн 4 дахь нь бол бүгдээрингийн аваал гэсэн юм л агуулга авч байгаа шүү дээ. Энийг хасахгүй юу? За ер нь бол татвар ногдох одоо энэ татврын ачааллын гол асуудал чинь бол бодит татвар, нэрсэн татвар хоёр л байгаа шүү дээ. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар гэдэг зүйл ангилал дээр бол маш олон хөнгөлөлт чөлөөлтийг өгж байна. Одоо энэ татврын хуулиар тойруулаад хөнгөлөлт чөлөөлт өгсөөр байгаад энэ нь бол бүр хэрээс хэтрэлээ. Тэр бол авах юмаа авдаг, зөв шударга зарцуулдаг болно ухаас биш. Тодорхой хэмжээний хөнгөлөлт чөлөөлт өгсөөр байгаад энэ нөгөө мөчрөө дийлхэ байсан. Авах юмаа авч чадахгүй болсон. Одоо энэ хөнгөлөлт чөлөөлтүүд бол арай хэтэрж гинэ гэдгийг бол бас хэлэх хэрэгтэй. Тийм учраас бодит татварыг бууруулах хэрэгтэй. Ер нь бол аж ахуй нэгжийн орлогын албан татвар 10%-аар байхад бодит татвар 36% байна гэж судалгаа гаргаж ирсэн. 5-6 жилийн өмнө. Одоо энэ хэвээрэл байх шиг байна. Уламжлал чанга болцсон. Тийм учраас энэ татвар ногдох орлогыг бодиттойгоор бууруулад бодит татврын ачааллыг одоо үе шатлууд хийх хэрэгтэй. Энэ шатлуудыг ойртуулахаар аж ахуй нэгжүүчин жижигрэн шүү дээ. Яг тэндээс бодиттой татвар ногдох орлогын шатлал нь буурснараа аж ахуй нэгжүүд босоод ирэхгүй шүү дээ. Тийм учраас энэ ер нь бол шатлалуудыг буулгахаас илүүтэй бодит татварыг бууруулчул яадья. Татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нь нэмэгдүүлэх ийм бодлого ер нь бодож байгаа юу? Ер нь энэ татврын багц хууль болон одоо аж ахуй нэгжийн орлогын албан татварыг энэ хөнгөлөлт чөлөөлтөөс нь салгаад нэг жоохон цэгцтэй болгох цаг болсон юм биш үү? За энэ тал дээр бол тодорхой асуулт асуучаад хариулт авчаад тэгээд үргэлжлүүлээд асууя. Төвшин гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ удаагийн татврын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бизнес эрхлэхэд хүндрэл зарим заалтыг л оруулж ирсэн. Тухайлбал өртөө компаниг дансыг бүрэн хаах биш зүгээр ирээдүйд орж ирэх орлогын нь 20% нь үлдээгээд бизнесээ өргөжлүүлэх боломжийг олгох, нэмэгц зөрчлийн албан татврын ногдлыг төлөх хугацааг 2 сар хүртэл хойшлуулах. За тэгээд одоо татвар тайлагнах төлөх хугацааг хойшлуулсан тайлангаа одоо засах хугацааг нь 2 жилээр бол сунгасан, алдангийн хэмжээг 50% хязгаарлах гэх мэт энэ нэмэлт өөрчлөлтийн заалтууд орж иж байгаа. Татвар төлөгчийн эрсдлийн үнэлгээг аж ахуй нэгж одоо маш олон хөнгөлөлт чөлөөлтийг эдлүүлж байна гэж байна. За бодит татврыг одоо бууруулах чиглэлээр гэдэг энэ чиглэлүүд дээр бол одоо бид нар зарим тал дээр тантай санал нэг байна. Гэхдээ бид нар энэ богино хугацаанд аж ахуй нэгж иргэдтэй аль болох ялангуяа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдтэй бодит дэмжлэг болох тэр заалтуудыг оруулж ирж байгаа. Бид татврын багц хуулиараа энэ реформын шинжтэй асуудлуудаа дахин оруулж ирнэ. Одоо эдийн засгийн ийм хүндрэлтэй үед богино хугацаанд аж ахуй нэгж иргэдтэй хөдөлмөр эрхэлж байгаа иргэдтэй дэмжлэг болох тэр заалтуудыг татврын нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирье гэж цонхон хүрээнд оруулж ирж байгаа. Маш богино хугацаанд үр дүнд гарахаар. За тэр татврын системийн талаар чимцэрэн дараа нэмээд хариулж байгаа. Цогтнорын дараа хариулж байгаа. За татврын ерхий газар цогтнорын төвшин гишүүний асуултанд хариулъя. За төвшин гишүүн татварын үнэлгээтэй холбоотой асуудлыг хөндлөө. За татварын үнэлгээ гэдэг бол улс орнуудын татврын байгууллагуудын үйл ажиллагааг үнэлдэг ийм систем. Өөрөөр хэлбэл татврын албаны давуу болон сул талуудыг тодорхойлоод олон улсын сайн туршлага нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг ийм систем байгаа. За татврын албаны үйл ажиллагааг бол 2-3 жилийн хугацаанд давтамжтайгаар үнэлдэг. За Монголын татврын алба бол 2021 онд бол энэ тадаатын үнэлгээнд хамрагдсан. За татврын ерөнхий хууль дээр орж ирж байгаа хууль дагам мөрдөлтийн
төвшин гэдэг бол өөр энэ бол тухайн татвар төлөгчөө татврын хууль дагуу мөртөлтийг нь татвар төлөгч талаас үнэлж байгаа тийм үнэлгээ. Харин тадаат нь бол татврын албаны үйл ажиллагаа үнэлж байгаа үнэлгээ юм аа. За сонгоцод хэлж явах шиг байна. Зүгээр энэ бол богино хугацааны шийдлээ гэж байна. Яг үнэндээ бол шууд маш богино хугацааны одоо төр зүрийн эдийн засгийн хүндрэлийг давах гэж байгаа гэдэг аргачлал явж явах шиг байна. За тэр учраас амлсан ёсоор тэр татврын багц хуулийг оруулж ирж энэ бодит татврыг нэрсэн татвартай ойртуулах бодлого явуулах зайлшгүй шаардлага байгаа. Ер нь нөгөө нүдэ онохгүй гэдэг шиг одоо татврын ачааллыг бууруулъя гэд ярихлаар яг эцсийн татвар төлөгчийн буруу тодорхойлоод хөнгөлөлт чөлөөлт өгдөг. Эсвэл тэр одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүлэлгөө хандчдаг. Энэ татврын ачаалал бизнесийн орчин гэдэг чинь бол дундаж болон өсөж яваа. Тэгээ ихээхэн татвар төлдөг байгууллагуудаа хүндрэл учирч байгаа. Тэр байгууллагуудыг л олон болгохыг тэтгэе гэдэг юм бодлого шүү дээ. Тэгээ энэ олон тархаа батархаа хөнгөлөлт чөлөөлөлттэй болоод ер нь энэ пүрэв дөрж даргын тэр 5%-ийг нэг 3% юм уу 2% болгоод буулгах чачаа гэвэл татвар ногдох одоо энэ орлогч нь нэмэгдэж аж ахуйн нэгдүүд өсөх юм биш үү? Ер нь маш энгийн байх ёстой шүү дээ. Нэмэгдсэн үртгийн албан татвар бол төсвийн орлогын 20-с дээш хувийг бүрдүүлж байгаа манай гол тогтвортой татврын нэг байна. Тэгэхээр пүрэв дөрж гишүүний санаачсан үл чинь хуулийн 5% болгож бууруулснаар бол төсвийн орлого 4.1 их найдаар тасарнаа гэсэн үг. Энэ хэмжээгээр одоо орлого байхгүй болно л гэсэн үг. За дэлхийн одоо нэмэгдсэн үртгийн албан татврын системтэй 175 орны хүрээнд ингээд аваад үтсэх юм бол Монгол улс 10% хувь хэмжээ гэдэг бол харьцангуй доогуур тооцогч. Манайхаас доош татвартай 9 орн л байгаа. Олон улсын валютын санхүүгийн зүгээс ч гэсэн одоо ер нь энэ нэмэгдсэн үртгийн албан татврын хэмжээг бол одоо буулгах нь буруу зөвлөхөөс гадна та бол одоо өчигдөр байхад нөгөө Шри-Ланкийн жишээ ярьж ирсэн. Нэмэгдсэн үртгийн албан татраа 15-аас доошоо буулгаад 8% болгосон. Төсвийн орлого нь 30% буурсан. За ингээд одоо дефолт зарласан юм гашуун түүх байгаа. Тэгэхээр бид нар энэ татврын За Менцагийн сайдаа би нэг миний өргөн барьсан дээр нөөтийн төлөв 5% болгох буцаа олголт нь 2 буюу одоо нийтдээ 3% төлөх. Энэ хууль бол зарчмын зөрүүтэй санал гаргаад тэр одоо уул уурхаа арх тамхин дээр 10% хэвээр байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол ойролцоогоор 1.5 их найдаар одоо татврын орлого буурна гэж. Тэгвэл буцаад яг энэ төвшин гишүүний хэлсэнчлэн татврын бааз суурь нэмэгдсэний үр дүнд ерөөсөө орлого буурахгүй гэсэн ийм одоо эдийн засгийн тооцоолын судалгаа гарсан шүү гэдэг. За энэ Шри-Ланкийн жишээ дахиад нэг тодорхойлчих. Мега төсөл гэж хэрлээд мега төслүүд нь тооцоосноос үр ашиггүй болонгууд мега төслийнхөө объект болох хамгийн том бомбтой хятадын зээлээр бариад тэгээд үр ашиггүй болонгууд нь алдсан шүү дээ. Энэ бол хамгийн гол Шри-Ланкийн одоо кейс юм байгаамаа гэдгийг хэлээ. Хоёрдугаар нэмэгдсэн үртгийн албан татврын энэ хөнгөлөлт чөлөөлтүүд үүнийг тооцож бодож олгох үйл ажиллагааны зардал буюу activity based cost чинь энэ хөнгөлтөөсөө илүү зардал гаргаж байгаа шүү. Төрийн албан агчдад маш их ачаал нэмж байгаа. Тэрний оронд 2-3% пункт бууруулчихад бол татврын бааз суурь нэмэгдэх юм байгаа шүү гэдгийг дахиж хэлье. За энэ нэмэгдсэн үртгийн албан татврын одоо 2026 оны шинжилгээний хүрээнд одоо ингээд татвар ногдох одоо нөөтийн хамрагдах босхыг 50 саяас 400 сая төгрөг болгоод нэмэгдүүлж байгаа нь за яг нь ер нь бол жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бол дэмжлэг болж байгаа. Гэхдээ ингээд харъя л да хэдүүлээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хэлбэршүүлсэн гормын 50 сая, 300 сая, 1.5 тэрбумын босго мөн хувь хүний орлогын албан татврын 1 тэрбум төгрөгийн хэлбэршүүлсэн гормын зохицуулт гэдэг ингээд маш олон хөнгөлөлт чөлөөлтүүд бүгдээрээ уялдаагүй тайлагнах хугацаа татвар төлөх хугацаа ер нь энэ татврын гормууд нь бүгдээрээ зөрүүтэй. Ингээд нэг өсөндөө нэгдсэн тогтолцоогүй болоод бид нар энэ их олон янзын хөнгөлөлт чөлөөлөлт рүү явж байна. Энэ бол одоо татврын нэгдсэн бодлогын уялдаа тогтолцоог алга болгож байна гэж ингэж хувьдаа үзэж байна. За хоёрдугаар татврын ийм хөнгөлөлт чөлөөлөлт тэгээд энэ босхыг нь өндөрсгөх, багасгах, хэлбэршүүлсэн төлөм зэрэг нь яг үнэндээ бол төсвийн шууд бус зардал. Тэгээ одоогоор бидэрт энийг байтугай шууд зардлаа хэмжих тийм институт байхгүй. Тэгээ нэг мэдхэд энэ зардлаа одоо хэмжиж чадхаа байцсан. Ийм л байдалд хүрэх гээд байна л да. Тэгээ өнөөдөр одоо жижиг дунд бизнесийн татврын хөнгөлөлт, орон сууцны татврын дэмжлэг, өндөр технологийн хөрөнгө оруулалтын урамшуул гэдэг ийм маш олон төрлийн хөнгөлөлт урамшуул байж байна.
Тэгээ энэний улмаас татврын бодлого өөрөө төсвийн далд зардал болж өөрчлөж байна. Энэ далд зардлыг хэмжиж тайлгнахаа болох байсан. Тийм учраас энэ олон улсын валютын сангаас гэдэг нөгөө татврын зардлын тайлангийн аргачлалыг хийгээд тэгээ энэ бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлтийг одоо нийт дотоодын нөхцөлд хэдэн хувь эзэлж байгаа юм? Орлогын ямар бүлэг, ямар салбар, ямар өмчлөлийг дэмжиж байгаа юм гэдгээр ингээд гаргаад анализ хийдэг энэ байдал руу шилжихгүй бол татврынхаа одоо тогтолцоог бид нар энэ олон төрлийн хөнгөлөлт чөлөөлтөөр эвдэж байна гэдгийг бол бас хэлье. За нэмэгдсэн өртгийн албан татврыг хэн төлдөг вэ гэж. Өнөөдөр нэмэгдсэн өртгийн албан татврыг иргэд төлж байгаа гэж ойлгож байгаа. За үнэхээр тусгай үнэтэй үйлчлэгээ үзүүлж байгаа бараа үйлчлэгээ зардаг хүмүүс бол өртөг ашиг дээр нэмэх нь одоо нэмэгдсэн өртгийн татвараа нэмээд төлөөд явж байгаа. Манай Монгол улсад үн яаж тогтож байгаа вэ гэхээр зах зээлийн үнээрээ тогтож байгаа. Зах зээлийн үн тогтож байгаад ихэвчлэн нэмэгдсэн өртгийн албан татврыг бизнес эрхлэгч 30%, дундын үйлдвэрлэн дамжуулан борлуулагч 30%, иргэд эцсийн худалдаа авагч 30% төлж байгаа шүү дээ. Гэтэл энийг бид нар бүгдээрингийн иргэд худалдаа авагч төлж байгаа гэж ингэж ангилж байгаа нь бол одоо бид нар эдийн засгийн тооцооллоо нэмэгдсэн өртгийн албан татврынхаа ачааллыг бол бүрэн ойлгохгүй байна. Тийм учраас ямар зарчмын санал байгаа даа нөхөөр энэ олон хөнгөлөлт чөлөөлтийн одоо зардал хийх ажил чинь өөрөө activity based cost буюу өртөг зардал нь энэ өнгөлтөөсөө илүү гарчих магадлалтай байна шүү. Тийм учраас нэмэгдсэн өртгийн албан татварыг энэ олон хөнгөлөлт чөлөөлтөг болоод бүгдээрээ төлдөг болоод зүгээр одоо байгаа 2% хөнгөлтөөрөө нэмэх нь 3%-аар нь одоо татврынхаа хувь хэмжээг буулгаад одоо бүрөвдөрж гишүүний оруулж ирээд байгаа нийтдээ 5%-аар одоо татвараа бууруулчихтал манай Монголын эдийн засагт ялангуяа бизнес эрхлэгчдэд маш үнэтэй хувь нэмэр болно. Татврын бааз зуур нэмэгдэнэ. Иргэдийн сэтгэл санаа сэргэнэ. Худалдаа авалтын өртөг буурна. Энэ далд зардал чинь өртөг буурахад огт нөлөөлөхгүй байгаа. Энэ далд зардал чинь өртгөө тооцож чадхаа байгаад бараа материалын үнийн өсөлтөнд хийж байгаа. Буцааж хураад аваад буцааж олгож байгаа зардал чинь шудраг бус байх нь эргэлзээтэй, ихтгэлцэл төрүүлэхгүй, тэрийг авсан хүн болгон чинээлэг болохгүй, тогтвортой ажлын байртаа болохгүй, төрөөс хамааралтай болно. Эргээд төрийн энийг хийх зардал нь